Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ харах өнцөг нэвтрүүлгийн нэгэн дугаарыг хэлсэн, ярьсан, гүйцэтгэх энэ л мөчтөө. Яагаад гэвэл би бүгд найрамдах Солонгос улсад Сөүл хотод нандайтайгаа нэвтрүүлэг хийсэн. Жоохон багштай мөн нэвтрүүлэг хийсэн. Гэтэл багш нь Монгол улсад Улаанбаатар хотод ирнэ гэсэн болохоор би маш их баяртай байсан. За ингээ юуны өмнө та бүхэндээ харах өнцөг нэвтрүүлэг үргэлжлэж байна. Эрхэм үзэгчдээ. Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон консулын албанд юуны өмнө маш их баярлалаа илэрхийлэхэд зөв байх гэж бодож байна. Ягаад гэвэл энэ олон болгоныг ялангуяа намайг гадаа яваад энэ олон сайхан нэвтрүүлгүүдийг хийхэд чин сэтгэлээсээ тусалдаг. Яг үүнтэй ижилхэн энэ хэдэд маань бас юу хүсэн тэр монголчуудыг монголчуудтай хамтарч ажиллах, монголчууд явж зорьсон хүмүүс явж суралцах, тэгээд дэлхийд өөрсдөө нэрээ гаргах, эднэрийн Монголыг гэдэг нэрийг гаргахад нь бас тус дэм өгч байгаараа хэмээн би элчин сайдын яамнаас бас хүсгэд нэр төрийн хэрэг байна гэж бодлоо. Яагаад ингэж байгаа юм гэхээр мэдээж хэрэг тухайн орныг зориход бол хүмүүс их хэцүү гэдэг. Тэгтээ хэцүү болгоны цаана яах ёстой гэхэд үнэн ч сэтгэл байх ёстой. Яг энэ болгоныг давсан, энэ болгоныг давах гэж байгаа хүмүүст бол энэ хоёрт маань бас элчин сайдын яам маань тус болоорой хэмээн би хүсэж байна. 자, 그리고 이제 마지막으로 이제 몽골에는 한 대한민국 대사관에 이제 굉장히 이제 고맙다고 이제 전달하고 싶은데, 왜냐면 이제 한국으로 이제 가는 이제 많은 분들이 있잖아요. 그거랑 똑같이 이제 우리 기자님도 이제 한국으로 굉장히 많이 이제 왔다 갔다 했기 때문에 이제 한국 대사관 쪽에서 이제 많은 도움을 이제 드렸어요. 그리고 두 분도 마찬가지로 이제 몽골로 이제 선수들을 이제 뽑으려고 왔다 갔다 많이 할 거기 때문에 이제 몽골에는 한국 대사관 두 분께 또 이제 많은 이제 도움을 드렸으면 하는 바람입니다. Окей, тийм байгаа үстэй. Тэг нүцтэй тоо ирч гэсэн тийх байх гэж бодож байна. Тэ? Хүсэж байгаа бах тий. За ингээд эрхэм үзэгчтэй та бүхэндээ харах өнцөг нэвтрүүлэг эх орноос бүгд найрамдах Солонгос улсын хоёр зочинтойгоо ингээд нэвтрүүлгээ хийж байгаадаа маш их баяртай байна. Аливаа нэг зүйл монгол хүний хэлдэг үг байдгийн уулзахын ерөөл учрахын тавилан гэж байдгийн. Ямар нэгэн учиртай болоод уулзж байгаа юм. Ямар нэгэн учрын энэ шалтгааныг би эрхэм үзэгч та бүхэндээ сонирдууллаа. 자, 그리고 이제 두 분 이제 인터뷰 해주신 두 분한테 굉장히 고맙고요. 이제 굉장히 좋은 인연이라고 생각하고 앞으로도 이제 다시 많이 이제 찾아뵐 거고요. 그리고 한국 갔을 때 또 이제 많은 도움을 부탁드린다고. 네, 저. эрхэм үзэгчтэй харах өнцөг нэвтрүүлэг үргэлжилж байна. Сайн
Сайн байцгаана уу? Анион. Сайн байна уу? Сайн байна уу? За энэ хоёр маань зорилттой ирсэн байгаа. Яг үүнийг асуухаар би харах өнцөг нэвтрүүлгийн үзэгч олондоо та бүхэнтэйгээ уулзуулах гэж, учруулах гэж, чухам ямар ажиллаар яаж ирсэн тухай яриулах гэж ингээд энэхүү мөчийг цэнхэр дэлгэцнээ бид гоор асууж байгаамаа. Тэгэхээр хоёр зочин маань одоо өөрсдөө танилцуулна, ямар ажилтаа ирсэн, мэдээж 7 хоногийн хугацаатай ирсэн байгаа. Тэгээ энэ 7 хоногт ер нь ажил чинь амжиж гэнэ үү? Монгол улс ямар байна? Энэ тухайгаа сэтгэлдээ хэлнэ үү? 먼저 이제 자기소개부터 해주시면 이제 고맙고요. 자, 그리고 몽골에 어떻게 오신지 어떤 자, 그러면 남한 갔다 DFC 학번의 ерөнхийлөгч Сонён. тэгээд Солонгосоос ирсэн шалтгаан нь болохоор Монгол улсын олон мэрэгжлийн тулааны олон холбооттой хамтарч ажиллах зорилгоор ирсэн. Хамтарч ажиллах зорилго маань гол зорилго маань юу гэхээр Монгол тамирчдыг Солонгос улсын мэрэгжлийн холбооны зах зээлд гаргахыг зорж байгаа. Намайг болохоор DFC холбооны гүйцэтгэх захирал Чон Үжин гэдэг. Тэгээд манай олон Чон Үжин мультизм гэдэг одоо клуб байдаг. Тэнд клуб маань бол алдартай Монгол тамирчид байдаг. Одоо Нандин Эрдэнэ, Бүрэн Цориг, Аз Жаргал гэх Монгол тамирчдыг одоо ингээд бэлдээд Солонгосын мэрэгжлийн тулааны ертөнцид ингээд үйл ажиллагаа явуулдаг тийм холбоо байгаа. Тэгээд мөн Black Combat гэх холбоотой бас хамтран ажилладаг тийм клуб байгаа. Бүхэн таньж байгаа, мэдж байгаа. Нандин Эрдэнэ мэн одоо өмгөөлөөд тэр чинь хэдэн 5 сарын тийм тэмцээн дээр тэгээд багш нь өмгөөлөөд Нандигаа ямар их үйлдэл гаргасныг та нар мэдж байгаа. Энэ бол ерөөсөө би багшийн хэлээд байгаа юм л да. Чи ерөөсөө Монгол цустай. Чи ерөөсөө Монгол шиг юм аа. Шанааш өндөр юм аа гэдэг. Энэ бол яг өөрийнх нь нөгөө цуснд байгаа шин чанар тэр үед харагдчихсэн. Тэгэхээр эрхэм үзэгч та бүхэн да ялангуяа залуучууд тэрийг харсан л баг.
제가 그 한국에 갔을 때 이제 처음 만나 뵀는데 약간 이제 난딘 에르덴 선수 그 5월 그 시합 있잖아요. 그때 네. 미디어데이 때 우리 그 난딘 에르덴 선수를 이제 보호하려고 이렇게 네. 그 나와서 미디어데이 때 그런 일이 있어가지고 네. 그래서 그때부터 그렇게 그런 생각을 하실 때 이분은 몽골 피를 가진 사람이다. 칭기스칸의 후예다. 왜냐면 이제 몽골 사람이라고 왜 말을 했냐면 이제 약간 얼굴형도 그렇고 네. 이제 몽골 사람이 비슷하게 생겨 광대뼈도 네, 그렇고 네. 이렇게 턱도 이렇게 발달이 잘 돼 있어가지고 몽골 사람이다라고 이제 생각을 하고 있대요. 네. Би Чежо хотод төрсэн байх гэд. Тэгээд 7 үеэр чи судлаараа яг Монгол цус байгаа шүү гэж хэлж байгаа юм. 아마 이제 제주도에서 아마 태어나셨을 거라고 쭉 이제 쭉 그 뭐지 족보를 보시면 네. 위에 분명히 몽골 사람이 있을 거다. 네네. 그래서 안 그래도 그때 하고서 좀 확인을 좀 해봤어요. 되게 이런 몽골 스타일이 있었는데 이것은 샤가도 웃은 게네. 다시 막아두고 그래. Бага. Энэ бол би бүр баттай хэлж байна. 근데 이제 우선은 집안 자체가 이제 좀 장사 집안이어서 그래서 저희 할아버지 이제 좀 높은 할아버지 분이 다 이제 씨름 선수 출신이더라고요 또. 네. ерөнхийдөө өөрийнхөө ингээд нэг дээд үеийн ингээд шалгаад ингээд ухаад үтсэн чинь ерөнхийдөө бол манай өвгдээцүүд ерөнхийдөө бүгдээрээ том биетэй одоо бие хөгжил сайтай тэгээ солонгосын үндэсний бүхий тамирчин тийм хүн хүртэл байсан юм байлээ гэж. Яг тэгэмтэй. Яаж юм новшин байж чадж байна чи? За хоёр залуугийн тулаанч маань үзүүлэлт харагдж байна. Чансааны 4 1. За 5 насны зөрүүтэй 9 см-ийн өндөр байна. За Нандин Эрдэнэ алдарт шивээс нь харагдж байна. За 2017 онд Солонгос улсад Нандагийн тулааныг үзэж байхад яг л ийм байсан. Яг хэвэндээ энэ юусоо ширхэг үрчлээ ч нэмээдэг байна. Тэгээ спорт хүнийг ийм гоё залуу насаар нь удаан байлгаж штэ яаралтай ёо. Залуу хүн л та. Гэхдээ ерөөсөө яг 10 жилийн өмнөх Нандин Эрдэнэ зогсож ийл та ерөөсөө яг тасархаа юм аа. За түүний өрсөлдөгч Бразил залуу Флавио Сантос мэргэжлийн тулаанаар нийт 14 тулаан 23 тулаан хийсэн. За үүнээс 14-т нь ялалт байгуулж 9-т нь ялагдлыг бол хүлээсэн. За үүнээс нийт тулааныхаа 6 тулааныг нь хүн цохилтоор ялсан, 5 тулааныг нь өчөлт болтоор, 3 тулааныг шүүгчдийн саналаар бол ялж байсан. Энэ холбооны аварга байсан залуу 2025 оны 8 сард аваргын бүсийг эзэмшиж эхэлсэн. Гэхдээ 2026 оны 1 сард бол болтоор ялагдуулж бүсээ алдсан. Энэ тулаан дээр ялах юм бол бүснийхаа төлөө эргэж тулаан их хариуцлагатай тулаан. Гэхдээ түүний өрсөлдөгч бол төмөр нудрах очит мөнгөн цожийн Нандин Эрдэнэ. За Black Combat холбоонд орсноос хойш тэр никнеймээ солиод Сүбэдэ гэдэг нэртэй болсон. За ингээд тулаан маань ихэд бэлэн боллоо. Trash Talk-оос олж Нандаа нилээн стрессцэн. За тэр стрессээ тайлах цаг ирлээ. Нандагийн хийснэг алдартай үг байдаг л да. Тулаанчид за гар доошо бууж ирээд нилээн ууртаа гарч ирж байгаа чинь. Нандагийн хийснэг үг байдаг л да. Дэвжэн дээр одоо ер нь тамирчид дэвжэн дээр би ингээд ялах гэж гарна. Бүс минийх би өрсөлдөгчөө бол одоо хөнөөх гэж гарч байгаа гэж ярьдаг. Нандагийн хэлсэн үг нь болохоор би зүгээр зодтолдох гэж л гардаг. Сайхан зодтолт хийлгээ гардаг. Харин ялах ёстой байсныг нь сүүлд нь л ясныхаа дараа л мэдсэн гэсэн. Инээдтэй юм шиг. За тэгээд яг Нандаа бол яг шууд цогцолцгийг гардаг. Ямар нэгэн байдлаар оноо зулгай тактикаар тоглоё гэсэн байдлаар бол гарч ирдгүү. Шууд л ерөөсөө маш хурдан цохол унгай гэсэн шууд тактиктай гарч ирдэг. Аимшигтай.
Тэгээд ингээд тулааны дараа бүр гар хөл хугарсан, эвдэрсэн тэр юу ч үлээ мэдхгүй тулааны явц өвдөг эргэцэн ч шиг тэр их өвдөлтүүдийг бол яг тулааны дараа ингээд ярьсхан дээр хилдэг. Энэ гарын маань энэ яс хугарцсан байсан. Энэ амар төвчээр тийм ээ. Тэр бол за манай хүн хамаагүй өндөр тэгэхээр харьцангуй барилдаанаас бол зайлж тултхан зүйтэй баруун зүүн ямар амар тааснаас орчоо. Нанда нийлээ нухастай хараад байна. Хөдөлгөөн болгоныг нь баг скан хийж хараадах шиг байна. Юу хийх гээд ийм амар хянаар ороод ирв манай. Trash talk дээр нийлээдгүй дургуун хүрсэн байхаа. Харж байгаад л яг оновчтой цаг хугацаанд л ганц л цоггоод ах шиг байна. Баруун савсан. За хэрвээ яг Нандагийн энэ цогцдог хүний урдаас өрсөлдөгч нь одоо нэгээс 2 секунд л хөдөлгөөнгөө зогсоход л цохиулаад унаа шүү дээ. Тэгэхээр Бразил залуугийн хувьд бол маш сайн хөдөлгөөнтэй ажиллаж байна. Яг энэ бол бас зөв л дөө байна. Маш зөв арга барилтаа нарт зүүн цохилт гоё орж ирж байна. Бразил залуу айгүй цочроотой байна. Айгүй цочроотой байна. Нанда ч нөгөө богино хугацаанд ингээд гар нь ингээд хүрээд авах шиг л болдог унгаачдээ шүү дээ. Айгүй тийм богино зайд хурд тесрэлттэй цогтдог. Тэгээ яг конопын олоод дарчдаг. Яа энэ харж байгаа л нэг цохгоод л хараад байна хар та. Яй! Эцний өшөөгөл теста таксиг тэл орлоо. Баруун савсан. Надад баруун орчуу яв. Пүү. За яста газар тунгасан. Баруун өстой нүүлгээд байна да. За хурдан сэргэлт авч босохгүй бол энэ Нандагийн угсраа. Хөл. За энэ арда цохилт гараагүй хойш унчлаа. Баруунаар ямар хүчтэй олон цогч байна. Шүүгч амар сайн харж байна. Бараг дуусч байгаа юм шүү. Баруун орцсон шүү дахиад баруун орцсон. Өвдөг ёо. За энэ өстө жинхэнэ тасгалж байна да Нанда. Ямар их зодж байна. Дуусчээ. Салгаар болцсон юм шүү. Салга. Ийштэй. Ваа. Пүү. Яй Монгол улсын одоо ард түмний гавьяат тулаач юм аа. Нанди эрдэнэ бөмбөрцгийн тулаач юм аа. Ёо. Яач басаа. Ерөөсөө зааж байгаа тайвшаатах. За тулааны дараа бол мэдээж хүндлэл байна. Өрсөлдөгч байсан учраас Нанда энэ кафег мэдэрж байгаа. Баруун. За энэ хардаа яг ирүүнд нь очсон. Тэгээд дайвганцсан. Дахиад угсраага баруунаар чихэдэн зогж унгаасан. Энэ хамгаалтан дээр л цогоод байгаа шүү дээ. Бang. Тэр цогцолтны хардаа ингээд гараагүй явуулсан байгаа байхгүй юу? Бang. За энэ чихний цогцолт өвдөг. Ёо. Бang. За энээс илүү тухтаа тултна гэж юу ах вэ? Ямар ч хохирол авсангүй дуусгалаа. Аврагын бүсний төлөө гарч ирлээ шүү дээ. Монгол залуу Black Combat холбооны. Вау. Ямар амар юм бэ? За тэгээд одоо болохгүй хүнээрээ оролдохоор тэгэл ийм л юм болох юм да. 3 минут 3 секундэд унгаалаа. 달린다 달빛 속 먼지 날려 초원을 가르며 바람을 탄다 손엔 강철 눈엔 불꽃이 산다 내 이름 스칠 때 그림자 꺾인다 심장 박동이 공포를 울린다 부딪힌다 대지가 흔들린다 내 발걸음에 전사들이 무릎 꿇는다 동쪽에서 폭풍이 일어나 수부타이가 밤을 삼킨다 수부타이 전쟁 무기 하늘을 찢는다 말발굽이 천둥치고 적은 사라진다 새사슬 부수고 두려움은 없다 수부타이는 파도의 함성에 탄다
심장을 물들인다. 핏빛 강물의 역사가 흐른다. 전우의 함성 영원히 타오른다. 나는 황야 위의 왕으로 선다. 칼 끝에 맺힌 땀방울이 흘러 적의 이름은 바람 속에 사라져. 천년의 울음이 내 창에 깃든다. 수부타이는 비로소 노래한다. 수부타이 전쟁 무기 하늘을 찢는다. 말발굽이 천둥치고 적은 사라진다. 새사슬 부수고 두려움은 없다. 수부타이는 파도의 함성에 탄다. 어둠 속 번개가 나를 부른다. 붉은 달빛 아래 그림자는 굴복한다. 칼날이 춤추고 함성이 터진다. 수부타이는 영원의 전사가 된다. 수부타이 전사의 이름. 돼지가 흔들린다. 승리의 깃발. 고대의 신이 내 어깨에 숨쉰다. 울려 퍼진다 초원의 기도 소리. 말발굽은 운명을 새겨간다. 수부타이는 영겁의 빛이 된다. 연기와 불꽃 속 길을 밝힌다. 쓰러진 자의 영혼을 뿜는다. 한 줌의 제도 내 발밑에 노래한다. 나는 패배 없는 역사의 화신이다. 수부타이 전쟁 무기 하늘을 찢는다. 말발굽이 천둥치고 적은 사라진다. 새사슬 부수고 두려움은 없다. 수부타이는 파도의 함성에 탄다. 수부타이는 결코 쓰러지지 않는다. 하늘과 땅이 사라져도 초원 위에서 그의 이름은 남는다. За тэгэхээр юг асуух гэж байгаа юм гэхээр хамгийн түрүүнд би ер нь яагаад Монголд ирж Монгол хүүхдүүдийг ингээд сургахыг хүсэж байгаа. Миний бодлоор бол би тэгж бодоод байна л да, нөгөө суумогийнх нь нөгөө ирээд те хүүхдүүдийг ингээд судалж агаад ингээд аваад явдаг. Тэд нь бол Монгол хэмээх 6 үсэг бүхий Монгол алтрыг бий болгодог. Яг энэ алтрыг бий болгох гэж одоо хүсэж гэнүү чухам яагаад тэгэхээр болов? 그 회장님한테 물어보신데요. 자, 굳이 왜 몽골에 와서 이제 몽골 선수들을 이제 뽑고 그리고 오디션도 보고 그렇게 하려는 이제 이유가 이제 남다른 이유가 있으신지. 자, 왜냐면 왜 그걸 물어보시냐면 이제 일본의 스무라는 그 시름 있잖아요. 네네. 그래서 그 일본에서도 이제 몽골에 오셔가지고 그 선수들을 이제 뽑아가지고 가는 경우가 많기 때문에 혹시 그런 거랑 비슷한 이유가 있으신지. 저는 이제 어렸을 때 몽골 형이 있었어요. 그래서 그 형하고도 친하게 지냈고 또 그 형이 또 힘센 것도 많이 봤고 또 강한 사람인 것도 봤어요. 그러고 저희도 이번 DFC 대회 때 몽골 선수들 기질을 너무 많이 봤거든요. 너무 잘하고 그리고 오카도 또 저희 또 챔피언이고 DFC 챔피언이고 그래서 몽골 선수들은 꼭 우리 한국에서 한번 키워보자 내가 그런 생각으로 지금 왔습니다. Яг уу би баг залуудаа бол нэг танил Монгол ахтай байсан. Тэрийг сайн мэддэг хүчтэй те Монгол ир хүн ямар байдгийг тэр хүнээс би анх удаа харж байсан. Тэгээд одоо Монголд ирсэн гол шалтгаан нь юу гэхээр DFC холбоод маань одоо Нандин Эрдэмээс болоод аварганд болсон байгаа. Тэр мэтчлэн Монгол ирчүүд бүгдээрээ хүчтэй ийм биеийн хөгжил сайтай хүмүүс байдаг болохоор Солонгос улсын одоо зах зээлд одоо мэрэгжлийн тулааны зах зээлд бас Монгол тамирчдыг өрсөлдүүлэх тийм боломж байна гэж хараад өрсөлдсөн нь нэлээд дээгүүр амжилт үзүүлэх
боломжтой гэж хараад Монгол дээрээ тамирчид бас ингээд сонгон шалгаруулж авахыг хүсээд тэгээд ирсэн байгаа. Зөв тийм байгаа. Мэдээж хэрэг Нандиагийн минь маш их нэмэр тус, Нандиагийн минь тэр цог золбоо, Нандиагийн минь тэр уйггүй хөдөлмөр, Нандиагийн минь тэр ард түмнөө битгий хэл, Монгол улсаа битэл бүгд найрамдах Солонгос улсын нэрийг хамт аваад явж байгаа нь та бүхний бас итгэл найдвар төрсөн гэдэгт би итгэлтэй байна. 자, 그 이유가 굉장히 이제 마음에 들고 왜냐면 이제 난딘 에르덴 선수가 이제 몽골뿐만 아니라 한국에서도 굉장히 유명한 그런 선수이기 때문에 그런 사람 또 이렇게 많이 앞으로 이렇게 키워가지고 이제 하시면 저희 몽골 분들도 굉장히 고마울 거라고 이제 생각을 하고 있습니다. 저는 몽골 선수를 너무 기대가 너무 커서 많이 보았습니다. Ja, dus нэндэгийн одоо юу шиг нэндэгийн тамирчин шиг Монгол тамирчид бол тамирчдад бол үнэхээр хүлээлттэй байгаа болохоор тэний хүлээдэг юм байгаад байдаг болохоор Монгол тамирчдыг сонгож шалгаруулахаар ирсэн байна. Ястаа зөв оноогоо хийсэн байна. Мэдээж хэрэг Монгол бүгд найрамдах Солонгос улс хоёр бол маш ойрхон. Тэгээд Монголоос маш олон иргэд очиж тэгээд одоо бүр клуб нээх гэж байгаа. Тэнд суурьшин байгаа, ажиллан байгаа, сурч байгаа хүүхдүүдийг бас сургалтандаа авах гэж байгаа ийм гоё зорилгууд их байгаа. Тэнд бол мэдээж хэрэг та нарын тус дэм их байгаа. Маш сайн туслаарай. 자, 난딘 에르덴 선수가 지금 이제 최근에 소식을 들었는데 이제 한국에서 이제 클럽을 새로 이제 만들어 가지고 그 한국에서 일을 하고 있거나 한국에서 이제 공부하는 애들을 데리고 이제 그 MMA라는 이제 세계관에서 이제 키우려고 난딘 에르덴이 지금 이제 노력하고 있는데 그 이제 앞으로 난딘 에르덴 선수의 미래의 꿈과 이제 우리 대입시 이제 그분들 이렇게 회장님도 그렇고 대표님도 그렇고 큰 역할을 이제 아마 하실 거라고 이제 당연하죠. 네. 우선 난딘이 또 우리 전혁진 대표 또 선수고 그러고 뭐 저희도 지금 난딘이 또 키운 친구 또 우리 대표가 키우는 친구 또 DFC에서 많이 지금 활약해줬으면 더 좋겠고요. 다시 할까요? 네. 저희가 난딘이 지금 체육관 오픈을 했고 그러고 앞으로 난딘이 또 선수들 또 몽골 선수 많이 키울 거고 또 저희 전혁진 энэ бол Монголд Солонгост ажиллаж амьдарч байгаа сурч байгаа ингээ залуучуудыг тэнд одоо сургаад бас ингээд амжилттай явна гэдэгт итгэлтэй байгаа. Ягаад гэвэл Чоногжин одоо дасгалжуулагч маань бас одоороо олон Монгол тамирчинтай Нанди Эрдэнэс гэсүлээ тийм ээ. Тийм болохоор өшөө илүү бас Монгол тамирчдыг DFC холбоонд бас тулдуулах тийм зорилготой болохоор биендээ тусдсан болоод ингээд урагшаага ингээд хараад явах болно. За хураа мэдээж тэнгэр Монгол тэнгэр ивэн гэдэгт итгэлтэй байна. 항상 이렇게 몽골 땅에 이제 기운이 많잖아요. 기가 많은 나라이기 때문에 이 기가 많은 나라에서 항상 이제 앞으로 하신 일을 이제 응원을 할 거라고. 오케이. 자, одоо Монгол залуутайгаа ярина. Анх би ингээд 인터뷰하겠습니다. анх эхлээд би ингээд Нандэ дээр ороод бид хоёр чинь Нандэ чинь гэртнээ очичоод тэгээд хоёулаа замаараа айгүй хол эдний клуб бол Сөүлээс нэлээ хол юм байлээ. Тэгтээ маш гоё газар байд юм байлээ. Тэгээд очоод яасан чинь энэ нөхөр маань сайн байна уу гэхгүй юу. Тэгэхээр би Нандад мен тэгвэл хантай монгол хүн байдгийн байж тэгээд би яг нь Нандяга нөгөө ганцаараа ингээд те яг нь мэдээж хамт олон Монголоос ирдэг те мэдээж хэрэг тэмцээн өнөртөө орно Нандаа зохион байгуулалтын хийн гэлээ гэхдээ нэг миний нэг цаана хэдий сэтгүүлч хэдий хөтлөгч гэсэн цаана нэг ээжийн зүрх байгаад байна шүү те тэгээ ээжийн зүрх нь юу гэсэн гэхээр Нандад мен тэгвэл монгол хүн хамт байдгийн байж гэж би бодсон байхгүй юу. Тэгээд яасан чинь Нандаа танилцуулсан чинь одоо Солонгос хүн байсан. Юу вэ? Шанаа нэмдэр юу вэ? Гэгээд би бүр яг айгу маш их юм гайхажсэн. Тэгтээ маш гоё байсан, бахархалтай байсан. 제가 이제 그 난딘 선수랑 인터뷰하다가 이제 집에서 인터뷰하고 나중에 이렇게 그 관장으로 이제 갔는데
딱 들어갔는데 이제 몽골분이 샌베노라고 이제 인사하더라고요. 그래서 이제 깜짝 놀래가지고 아 역시 왜냐면 이제 난딘 선수를 혼자서 거기 이제 훈련을 하고 있다고 생각을 했나봐요. 그래서 몽골분이 나와서 인사를 하니까 몽골말로 인사를 하니까 그때 이제 어머님의 심장으로 아 우리 난딘 선수는 혼자가 아니었구나 이제 몽골 사람이 같이 이제 훈련을 하는 거구나라고 이제 굉장히 깊은 마음으로 인사를 했는데 나중에 난딘 선수가 이렇게 소개를 해주니까 이제 관장이 알았어? 네네. 오케이. За тэгэхээр юу асуух гэж байгаа юм гэхээр би ер нь одоо энэ хүүхдийн сонголтоо хийцэн үү, хийх гэж гэнэ үү, хийх гээд байгаа мó энэ гурав дээр асууя. 자 그러면 몽골에 온 이유가 이제 몽골 이제 그 선수들을 이제 뽑으려고 이제 오셨잖아요. 이제 네. 뽑았는지 아니면 뽑으려고 하는 건지 지금 계획만 이제 세우고 있는지. 지금 우선은 7월 25일 날 За мэдээж Монголд ирсэн шалтгаан бол нэлээд олон шалтгаан одоо байсан. Нэгт нь юу гэхээр одоо Black Combat-д оролцож байгаа Монгол улсаа төлөөж оролцож байгаа 7 тамирчин байгаа. Тэдэртэйгээ бас уулзах гэж ирсэн. Хоёрт нь болохоор Гүгүү Чандан гэдэг одоо бас нэг Солонгосын тэр холбоо нь одоо 10 жилийн хүүхдүүдийг одоо 4 улсын 10 жилийн хүүхдүүд тамирчид одоо тэнд одоо тоглолтно гэсэн бохоо 4 улсын тэр тамирчдыг бас эндээ сонгон шалгаруулахаар ирсэн байгаа. Нэгт тэр хоёр болохоор гурав болохоор одоо Монголын олон клубуд байгаа шүү дээ. Монголын холбоо талааны олон клубуд байгаа. Тэнд очиж ингээд одоо судалгаа хийгээд Монгол тамирчид яаж бэлтгэлээ гэдэг мөн боломж байх юм бол тэр Монгол клубүүдтэй холбоодуудтай бас хамтарч ажиллах тиймэрхүү ерөнхийдөө олон зорилго бүрдүүлж ирсэн байгаа. Тэгэхээр нөгөө хүүхдүүдэд олцсон уу мэдээж хэрэг ингээд яриад ирж байгаа юм чинь энд нь Монгол талаас нь одоо бэлтцсэн хүүхдүүдийг бэлтцсэн ч юм уу ерөөсөө аль нэг ойртуулах шугамыг хийгдсэн байна уу? 지금 총 4명을 뽑는데 그 4명 ерөнхийдөө яг одоохондоо бол тамирчтай сонгон шалгаруулаагүй байгаа. Тэгээд одоо яг ямар шатнд явж байгаа гэхээр одоо Монголын олон холбоодууд байгаа, Монголын олон клубүүд байгаа. Тэдэрлөө бүгдээр нь одоо ингээд нөгөө юугаа тэмцээнийхээ хөтөлбөрөөр өгсөн байгаа. Тэр холбоодуудаас тэр клубүүдээс тамирчтай ингээд бид нар санал болгох юм бол бид нар ингээд тамирчтай ингээд тэр дундаасаа харж байгаа 4 хүүхдийг сонгож байгаа гэж байна. 4 명 гэж. 4명이요. 네. 4 хүүхдийг одоо сонгож шалгуулж байгаа нь тэр 4 хүүхд нь нийлээд 300 kg-аас доош байх хэрэгтэй. 고요. 거기서 이제 누구 선수 서기를 어필해 주시면은 거기에 또 참고를 하면서 한국에다가 지금 말씀드리려고 하고 있습니다. тэр нэг жинжиндээ одоо өгдөө шүү дээ. Тийм байх хэрэгтэй. Тэр тэмцээнд 4 улс оролцож байгаа гэсэн шүү дээ. Ямар 4 улс оролцож байгаа гэхээр Солонгос, Монгол, Япон, Хятад улсын тамирчид ингээд оролцож байгаа. Тэгэхээр ерөөсө хүүхдүүдээ яг энэ хүүхдээ энэ гэдэг ингээд харж амжаагүй л байгаа юм байна тийм ээ. 그러면 이제 고등학생 선수들을 딱 이제 хоёулаа зэрэг хариулаарай. 아니죠 지금은? 네 어제 봤고요. 지금 봐서 харсан гэнэ. Тэгээ харахад ер нь ямар харагдчихээн. Ер нь хүн байж штэ те нүд үнэн чи миний нэвтрүүлэгч харах өнцөг нэвтрүүлэг шүү дээ. Би харах өнцгөөрөө л хийдэг. Яг түүнтэй адилхан хүний нүд ерөөсө аливаа нэг зүйлийг нэгдүгээрт хардаг. Тэгээ нэгдүгээр харсан нүд чинь хүүхдүүдийг ингээд харахад сэтгэлд чинь ямар хоёулаа зэрэг хэлээрэй. 그러면 두 분한테 이제 물어볼게요. 자, 몽골 선수들 어제 보셨다 그랬잖아요. 보셨기 때문에 사람이 먼저 이제 느끼는 거 눈으로 봐서 먼저 느끼는 거잖아요. 그래서 몽골 선수들이 이제 처음으로 봤을 때 어제 봤을 때 어떤 느낌이 들었는지 한번. 저는 어저께 이제 느낀 점은 그 어린 선수들이 되게 그 뭐라 그러죠? 그 눈빛이 되게 살아있어요. 그리고 뭐가 간절하고 나는 저희가 이제 프로모터 역할로 왔으니까 되게 딱 저희도 봤을 때 저 선수 좋겠다 한 선수들은 오히려 더 강인하게 보이는 선수들이 몇 명 있었어요. За өчигдөр ингээд ерөнхийдөө харсан тэгээ Монгол ингээд залууч тамирчдыг харахад бол яг ингээд өөрөө чи хэлсэн шиглээ нүднээс нь бүхэн харагдаг. Үнэхээр ингээд галтай цогтой ингээд амьд байгаа санагдсан. Дээрээс нь болохоор үнэхээр тийм хүсэл тэмүүлэл
байгаа гэдэг нь бол нүднээс нь харагдчихсан. Тэгээ өчтөр харахад бол энэ тамирчин байвал бас зүгээр юм байна да гэсэн хэд нэлээд жоохон нийтэд тосон тий. 네, 우선은 다른 나라일 때도 대한민국도 마찬가지로 이제 어린 친구들이 운동할 때에는 지금 이제 좀 요즘에는 어린 아이들에 맞춰서 운동을 하려고 하고 있는 거서 기분도 뭐 즐겁게 해서 운동을 하는 지금 문화로 바뀌었는데 이제 어제 했던 이제 지금 체육관에서 가거나 어제 이제 쿠도 시합도 갔거든요. 그 시합장에서 갔을 때 그 어린 친구들은 지금 뭔가 배우려고 하고 있고 그리고 승부욕 자체는 제가 굉장히 최고로 생각하기 때문에 그래서 그런 거에 기운을 또 느끼면서 이제 저 그런 거를 많이 느꼈습니다. За өчигдөр бид нар ингээ очиод ингээ харсан. Яг олон улсад солонгос ганцхан солонгос гэлтгүүрэн Япон, Хятад одоо солонгос орнуудад ингээ ерөөдөө залуу тамирчдыг ингээ очиж харахаар ерөөдөө хүүхдүүдийн насанд нь тааруулж ингээ одоо ерөөдөө бэлтгэл хийдэг болсон ч сонирхолтой маяг ярьж юм те. Гэсэн чинь Монголд ирсэн чинь бол ерөөсөө бас тийм биш байгаагүй. Яагаад гэвэл Монгол тамирчид бүр тийм цаанаасаа тийм хор шарттай, ялыг гэсэн чин хүсэлтэй тиймэрхүү талууд нь бол надад бас үнэхээр их таалагдсан. Тэгэхээр ерөөсөө яг хүүхдээ мэдээж хэрэг тамирчныг сонгох гэж байгаа юм чинь биеийг харна тий. Биенээс нь өмнө яг энэ одоо энэ хөөрхөн Монгол хүү бай гэж бодъё л та тий. Тэгээ яг энэ Монгол хүү байлаа гэхэд эхлээд ингээд нүднээс нь илүүгэл биенээс нь ингээ хардаг юм уу? Яаж одоо энэ хүүхдийн нүдний галыг эхлээд харж яана бүр хамгийн эхлээд нүдний галыг харж яана үгүй бол би бялдрынх нь энэ хүүхд бүр улам том өсөж улам том ерөөсөө л би ямар мундаг юм бэ би зорьсон зорилгоо гүйцээсэн байх шиг итгэлийг төрүүлдэг юм уу аль нь арай илүү идэв. 그럼 두 분한테 또 이제 물어보는데 그 선수들을 이제 뽑을 때 이제 기준이 있을 거 아니에요. 자 그러면 어떻게 먼저 눈을 보시는지 아니면 이제 몸 상태를 보시는지. 네. 네. 우선은 지금 처음 보자마자 그냥 우선 승부욕을 봅니다. 승부욕을 먼저 보고요. 그 다음에 이제 몸, 그 다음에 눈빛. 이제 몸하고 눈빛은 거의 둘 다 비슷하게 보는 것 같아요. 근데 제일 중요한 건 좀 그게 승부욕이 이 사람이 있다 없다에 대한 거에 대해서 눈빛에서 나오는 거기 때문에 그래서 승부욕 그 다음에 몸하고 눈빛은 또 같이 본다고 생각하시면 될 것 같습니다. мэдээж тамирчдыг одоо сонгож шалгаруулах үйл явц маань нэлээд яригтай байдаг. Яагаад гэвэл тэр хүүхэд одоо өөрөө ямар бодолтойгоос болоод одоо нэлээд их зүйл шалтгаалдаг. Нэгт хардаг зүйл гэвэл тэр хүүхэд яг тэр хүүхдэд чин хүсэл байна уу? Яг ялах чин хүсэл. Ирмэлцэлтэй бүр хүсэж гин үү? Хоёр талаараа биеийг харна. Биднийг ирснийг мэдэрч гин үү гэдэг. Яг хоёрт нь бол нүдийн хардаг. 네, 저는 저희 전 대표랑 또 생각 같고 그리고 뭐 훌륭한 감독님들 또 몽골에 또 지금 기른 스승님들이 그 제자들 제일 잘할 것 같고 그래서 그분들의 의견이 더 뭐 많이 반영될 것 같습니다. мэдээж би ч гэсэн ерөнхийдөө чамдас олжуулагчтай бол ерөнхийдөө адилхан хардаг. Түгата. Гэхдээ бас нэг арай өөр зүйл нь юу вэ гэхээр багш дасгалжуулагчтаас нь бас асуудаг. Багш дасгалжуулагч тэр хүүхдийг бол хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг гэж боддог болохоор бас багш дасгалжуулагчдын тэр тамирчна гэсэн одоо юу танилцуулгатай одоо танилцуулгатай юу танилцуулдаг тэрийг нь бас их сонсдог. Тэр бол хамгийн бас чухал зүйлүүд юм. Яг зөв тэтгэлгүй яг уу. Би ч бас тамирчин штэ. За тэрнээс гадна бас нэг зүгээр гуруулаа нэг гоё энгийн ярианд оръё. 7 хоног Монгол улсад ирэхэд Улаанбаатарт ирэхэд хөдөөгөр явхад хүмүүстэй уулзахад баг байв уу? Юуны учир ингэ асууж байгаа юм гэхээр бид хоёр уржигдэр нөгөө юу яасан талбай дээр уулзах га болцоод тэгээ хоёлаа би бүр юунасаа одоо гэрээсээ гараад 3 цаг хагас явсан бид хоёр уулзах чадаагүй. Яагаад гэвэл нөгөө зам хиндрөө бус хиндрөө. Тэгээ хоёлаа бүр
Тэгээд хоёлоо бүр ингээд нөгөө уулзч чадаагүй ярьсаар гад уулзахсаар гад за манай хүн чинь нөгөө хоёр чамдаа ментрөө ингээд барьсан болохоор би за одоо явчих та Монгол бол тэгтээ одоо яа ихтэй гэд ингээд би чи Монголоо бас хайрлан шүү дээ. Тэгээд ингээд хоёлоо яасан. Тэгэхээр яг 7 хоногт ер нь яг ажилчин бүтэж гин үү? Ямар ч хэсэг хөдөөгөр явуулсан энэ олон сайхан найз нөхд хамт олон одоо мэдээж хэрэг ухтаад авсан хүн болгон сайхан болгоныг үзүүлсэн байгаа. Тэгэхдээ нэг юм байдаг юм аа. Би нэг энийг ажиглаад байгаа. Одоо Хэлийн чандаас ирсэн ямар нэгэн орны хүмүүс Монголд ирчээд маш гоё юм. Өстө nice гэчээд нутагтаа очиод новш Монгол өстө новшин түгжрэл тэгээд нойл гэд ингээд шүүмжилдэг. Яг энэ хоёрын заагийг алийг хэлмээр байна. 자, 일단 몽골에 일주일 동안 이제 계시는데 이제 몽골이 이제 어떤 느낌이었는지 어떤 이제 나라인지 또 이제 많이 느껴질 거예요. 네, 그것도 이제 말씀해 주시면 되고 원래는 저희가 이제 이틀 전에 이제 약속 잡고 이제 만나려고 했지만 이제 교통 체증 때문에 이제 예, 취소가 돼버려가지고 네. 그것도 이제 몽골의 이제 느낌이 조금 이제 달라졌을 거라고 저는 분명히 생각을 하고 있고요. 자, 그러면 이제 외국에서 사실 이제 몽골에 오면은 이제 몽골에 있을 때 진짜 몽골이라는 나라가 이제 굉장히 좋은 나라다, 뭐 대자연, 이제 유목민들 이제 이렇게 생각하고 울란바토르는 또 이제 굉장히 멋진 도시다, 뭐 이런 식으로 말을 하다가 이제 귀국을 귀국을 하면은 또 몽골이 정말 힘들었다, 뭐 몽골이 이제 기돈이 심하더라 진짜, 뭐 이제 똥파치였다, 뭐 시골에 나가니까 뭐 이런 식으로 이제 말을 하는데 몽골이라는 나라를 어떻게 생각하시는지. Тэгвэл би бас яг энийг асууж байгаа юм гэхээр нутагтаа очиод ярилгүй миний эх оронд яг чин сэтгэлийн үгээ хэлчих. Ягаад энийг ингэж байгаа юм гэхээр би нутагтаа очиод тэгээд хэлсэн хүмүүс гомддог байхгүй юу? Ямар гоё юм бэ гэчээ тэнд очиод ямар муухай юм бэ гэдэг. Тэгвэл миний нутагт яг чин үннээ л хэлчих. 그러면 이제 몽골이라는 나라가 어떤 나라인지 어떻게 느끼셨는지 이제 솔직하게 그래서 이제 말씀해 주시면. 우선은 지금 이제 좋은 점은 이제 지금 다 이제 스마트폰 시대다 보니까 이제 다 편한 것만 추구하려고 하고 있고, 그렇기 때문에 사람들이 다 보면 땅만 보고 다닌다고 하잖아요. 이렇게 땅만 보고 다니는데 몽골에 왔을 때는 이런 대지를 보고 있고 자연을 보고 있고, 그래서 내가 정말 이런 공기 좋고 행복한 자연에서 살고 있구나, 이런 감사함을 느끼면서 그렇게 별도 보게 되고, 그런 거에 대해서 또 유목민 생활을 하면서도 그런 것 자체에서 경험하지 못하는 것들을 하기 때문에 그런 거는 좋았고요. 그리고 이제 몽골 사람들에 대한 이제 몽골 사람들의 그런 친절함, 그런 거 이제 서로 같이 이제 나누려고 하고 도우려고 하고, 이런 모습에 이제 어린 친구들이 와서 하면은 되게 좋을 것 같고, 이제 지금 딱 이제 20대 30대 하신 분들은 되게 좋아하실 것 같아요. 그리고 이제 저희 같이 좀 나이가 있으신 분들은 이제 말 타거나 예전 생각을 하면서 예전에 있던 그런 게 저희가 살았던 모습들이나 이런 거를 다시 한번 생각하면서 하니까 또 그런 것도 또 좋았고요. 그렇게 하고 단점은 네, 단점은 우선은 난딘 뷰렌 뭐 하자 항상 그렇지만 이제 약속, 시간적인 개념이 없다 보니까, 네, 거기는 이제 몽골은 이제 아침에 만나 저녁에 만나 이렇게 있다고, 몇 시에 만나 이런 게 없어서, 그래서 그런 거랑 그 다음에 이제 울란바토르가 굉장히 이제 뭐 많이 발전도 됐지만은 관광으로도 굉장히 좋을 수도 있는데, 다만 이제 교통 체증 때문에 그게 너무 힘들기 때문에 조금 아쉬운 감이 있죠. 네. 자, эхлээд сайн талаас нь нэрээ. Яг тэгэхээр одоо ерөнхийдөө бол одоо дэлхийд даяараа одоо ухаалаг гар утсанд иргэд ингээд дондцсон байгаа шүү дээ. Тэгээд одоо ерөнхийдөө бол ингээд сайн талаас нь ярьж байгаа шүү дээ. Сайн талаас нь яриг бол одоо ерөнхийдөө дэлхийд даяараа одоо ингээд смарт одоо ухаалаг систем бүгдээр ингээд шилжчихлээ шүү дээ. Тэнгүүд одоо Солонгост ямар яриа байдаг гэхээр ерөөсөө ингээд газар л харж явдаг. Доошоо уцаа оролдоод ингээд явж. За тэгэнгүүт Монголд ирээд одоо ямар сайн тал байдаг вэ? Мэдээ цэвэр агаар өргөн удам тал нутаг од тэ шиний од сар цэвэр агаар дог монгор дог
энэ болгон одоо Монголд байгаа. Тэгэхээр би Монголд ирэхээр одоо хөдөө явахаараа юу гэж санагддаг вэ? Ийм гоё байгальтай, ийм гоё газар бид нар чинь бас амьдэрдэг юм биш үү гэдгээ бас дахин нэг боддог. Тийм бас цаг хугацаа надад бэлгэлдэгд маш их баярлалдаг Монгол улсад. За хоёрт одоо гэвэл одоо нүүлчин соёлтой ард түмэн байна. За нүүлчин соёлтой ард түмэн маань болохоор Хоёр дахь нь бол одоо жоохон юу яах гэдэг нь шүү дээ тий. Үннийг хэлэх гэдэг шүү дээ тийм байна уу? Яг өөрт нь л одоо бодогдсон. хүмүүстэй хуваалцахыг хичээдэг, хүн туслахыг хичээдэг. Иймэрхүү ард түмэнтэй улс болохоор бас надад бас маш их ойр дотн санагддаг Монгол улс бол. Тэгээ Монголд бол яг гадаадын зуулчид ирэх юм бол ерөнхийдөө бол нэг 20-30 насны залуу үеийнхэн ирвэл солонгосоор залуу үеийнхийг бол үнэхээр их таалагдах баг. Яг гэвэл солонгос хүмүүс бол байшингаас байшингийн орнууд, автобуснаас метроны орн ингээл ерөөсөө ингээд тийм юм дотор амьдардаг. Нэг л бүглүү бүхчим газар амьдардаг байж байгаа. Монголын тал нутагт ирвэл үнэхээр бас сонин содон гоё байх болов уу гэж бодож байна. За юу гэвэл жоохон асуудалтай тал гэвэл мэдээж хүн амын төвлөрлөгтэй Улаанбаатар гэдэг хот те бүрэн зориг зээлдэг аз жаргал зээлдэг Нандин эрдэнэ цэцэг хэлдэг Монголд Улаанбаатарт ялангуяа цаг тоолж хүнтэй уулсан гэдэг бол үнэхээр хүнд асуудал гэдэг. Яг үннийг хэлэхэд зүгээр надад хамгийн интертэй нь бол мэдээж одоо энэ төгжрэлтэй төгжрэл хүн амын ингээ бүглэрсэн суурьшил энэ болгон тэгээд ямарваа нэгэн ажлыг амжуулахад үнэхээр их саад болдог болохоор тэр бол надад бол үнэхээр асуудалтай санагддаг. Муу тал гэвэл тэр. Тэглэв яах вэ? Таны бодлоор. 저는 이제 몽골에 2번 방문을 했거든요. 근데 첫 번째도 두 번째도 느낀 건 진짜 한국 사람한테 그런지 모르겠는데 되게 친절하고요. 그리고 어저께도 저희가 이제 구경을 하고 택시를 탔는데 그 택시기사분이 한국 사람이라니까 저 택시비를 안 받으시는 거예요. 자기는 한국 너무 좋아하고 또 한국 갈 거라. 그래서 우리 온 게 너무 감사하다고. 그래서 진짜 너무 감사하더라고. 그리고 또 여기 또 외곽에 나가니까 너무 좋잖아요. 공기도 좋고 그러고 시야도 그 야드 자체가 뭐 걸리는 게 없어갖고 저는 대자연이 요게 너무 만족하고 그리고 저희가 못한 경험들도 몇 번 했거든요. 그리고 군인들도 만나봤고 다 친절하고 그거 다 내주시려고 하니까 그래서 너무 감사하고 다음에 또 와도 또 오고 싶어요. 네. За эхлээд сайн тал нь гэх юм бол ерөнхийдөө би Тэгэхээр муу талын ярьчих. Энд сайн тал ярьсан. 그럼 단점이요? 네. 단점은 교통하고 그러고 이렇게 결제 시스템이 좀 안 되는 거? 네네. За ерөнхийдөө муу тал нь бол мэдээж төгжрэл хоёр дахь нь болохоор одоо ингээд ямар нэгэн одоо картаар ч юм уу те ингээд нэг тооцоо их гэхээр тэрэн дээр бас нэг жоохон асуудалтай. Яг л Солонгост одоо нэг QR код байх юм бол бүх тооцоо бүгд хийж болдог болсон. Монголд бас тэрнээс нэг арай ондоо юугаар явдаг болохоор бас тэрэн дээр жоохон хэцүү. Сайн тал нь гэвэл би одоо Монголд одоо 2 дахь удаага ярьж байна. Монголд 2 дахь удаага ярьж хоёуланд нь адилхан бодогдсон зүйл нь юу гэхээр өчигдрийн нэг жишээн дээрээс яг бид тэр ингээд хамт такси цугаа явсан чинь Солонгос хүн гэсэн чинь таксины мөнгө аваагүй. Яагаад гэвэл таксины мөнгө аваад тэгээд яагаад авахгүй байгаа юм бэ гэсэн чинь би солонгосчууд бол үнэхээр дуртай. Манай Монгол улсад ингээд ирсэнд үнэхээр их баярлж байна. Үнэхээр их баярлж байна. Би бас удахгүй солонгос явна. Тийм болохоор таксины мөнгө хэрэггүй гэх ингээд бас. Өчтөр тэгээ бас Монголд ирээд би бас нэлээд сонин бас дурсамж бүтээлээ л дээ. Тэрний юу гэхээр цэрэг хүмүүстэй бол цэргүүдтэй бол цэргийн ангид очиж үзлээ. Тэгээ бас урд хойч нь үзэж байгаагүй нэлээд дурсгалтай дурсамжтай үйл явдлууд өчтөр нэлээд хөрөмжлсөн болохоор надаа Монгол үнэхээр их таалагдж байна. Нэгт одоо тэр хоёрт одоо юу таалагддаг гэхээр цэвэр агаар, өргөн уудам тал Солонгост бас үзэхэд хэцүү юм байгалийн үзэгсэлэнтэй газруудаар явж үзсэн болохоор надад бас үнэхээр сайхан байлаа. Яг зөв. За юуны өмнө 감사합니다. 사진을 보여드렸는데 어제 그 택시기사 사진 보내주신 택시는 저도 진짜 보여주면 안 되잖아. 택시기사 그런가? Тэгэхээр би
нэг имийг зөвтгөх юм штэ эрхэм үзэгчтэй. Би чинь Монгол хүн, би эх оронч хүн, би чинь Монгол хүн шүү дээ. Тэгэхээр яг хөө эднэрийн хувьд бол ажиллаар ирсэн гэдэг ойлголттой. Аяллаар ирсэн нөхцөлд бол би юг хэлдгийг гэхээр би зарим нэгэн хүндээ хэлдэг. Гэлэг ихтэй одоо байгаль орчны яаманд бол бүр хатуу хэлдэг. Би үргэлжийн хэлдэг. Энэ жуулчилж байгаа хүмүүс бол би хаяа тоглоом шоглоомор юу хэлдэг гэхээр та нар Монгол улсад жуулчнаар ирж байна. Жуулчин хүн сонин сайхан юм үздэг те. Тэхийн тулд бид нар хээрийн жорлон одоо яг түрүүн залуучууд ирүүл зүгээр гэсэн залуучууд ирээд муулсан байхгүй. Тэгэхээр хээрийн жорлон дээрээ гэхэд би ерөөс үзээгүй юм чи үзүүлж ирсэн. Энд чи яг ийм байсан байхгүй. Ийм танаа одоо өвөг эцэг өвөг дээдс яг л ийм л орчинд бас байсан шүү гэдгийг нэгдүгээрт үзүүлж байгаамаа аялагчдад. За тэр буудал байна уу хөдөө хээр ингээд очихоор нөгөө цагаан хэрэгсэл энэ тэргээл ингээд жоох юм хилдэг штэ. Тэгэхээр би хэлдэг. Ер нь бүх юмыг яг юм nice биш яг заримдаа бүх юмыг юу вэ? Ямар сайн юм бэ? Хөөх гэдэг ийм гайхшралыг төрүүлэх гэж миний Монгол улс бас заримдаа энийг бол үзүүлэх сургууль хийдгийн шүү гэж би хэлдэг байхгүй юу. Яагаад ингэж гэхдээ энэ бол хамгийн буруу. Нэгэн тал аялагчдыг бий болгох, нэгэн тал аялагчдыг өөртөө татгахын тулд юу хиймээр вэ? Одоо Солонгост би ингээд очиход бол албаар амралтанд очдог гайхамшиг. Энэ гайхамшигыг яагаад хийж болдгүй юм? Зарим нэгэн гайхамшигыг хийцэн байгаа нь. Гэлээ гэхдээ маш дутагдaltaй байгаа. Энэ дээр бол бас санал нэг байгаа шүү. Эрхэм одоо байгаль орчны яам ч юм уу юу байдгийг аялал жуулчлалын яам энийг бол бүр бодууштай юм байгаа шүү. Энэ бол үг хатууш үнэн. 자, 몽골에 대해 느낌을 왜 물어봤냐면은 이제 두 분 물론 이제 비즈니스 쪽으로 이제 오셨지만 그 관광으로 오시는 한국 이제 손님들이 굉장히 많기 때문에 이걸 물어본 거고요. 자, 왜 한국에서 이제 관광으로 이제 몽골에 오신 분들이 힘들어하는 점이 굉장히 이제 많다고 들었어요. 첫 번째 화장실, 두 번째는 이제 교통 체중 이런 식으로 굉장히 힘든데. 우리 이제 가이드 일을 하신 분들이 이걸 어떻게 설명하고 있냐면 이제 옛날에도 한국 사람들이 이렇게 똑같이 이렇게 살았잖아요. 몽골의 이제 발전이 조금 이제 느리기 때문에 이런 식으로 돼 있다. 뭐 이건 뭐 세계 어디서든 이제 해볼 수 없는 경험이다. 뭐 이런 식으로 이제 설명을 하지만 사실은 이제 우리 기사분이 이제 한국으로 가면은 리조트나 이제 캠핑장으로 먼저 간대. 거기서 이제 받은 서비스나 이제 친절함과 그런 감동을 해가지고 이제 몽골 환경부에 한번 이제 요청을 하고 싶다. 이제 이런 이제 부족한 점들을 이제 많이 고쳤으면 하는 이제 당연히 그렇죠. 이제 왜냐면 한국에서 오신 손님들이 이제 첫 번째 화장실이잖아요. 네. 화장실이 제일 큰 문제예요. 큰 문제. 그렇기 때문에 이제 몽골 측 이제 환경부에 한번 이런 점을 많이 고쳤으면 하는 이제 바람이 있다고. 그래서 이제 우리 그 두 분한테 이제 몽골의 좋은 점 그리고 몽골의 이제 단점을 이제 물어본 거라고 생각합니다. 네. 원래 몽골은 좀 물 소비량이 좀 이렇게 힘든 건가요? 그래서 지금 그거가 제일 문제였던. 화장실은 화장실이지만 좀 이제 화장실도 있지만 이제 물이 좀 부족하기 때문에 좀 이제 씻는거나 이런 것 때문에 좀 불편함을 많이 느꼈던 거죠. 자, 이제 fotoğrafçıda инглиш сужилта Монгол улс иргэд цэвэрлэсний жоохон тийм нөгөө гачигтай орнууд энийг гэж ерөнхийдөө боддог. Яг ус баг гэж аахгүй. Одоо говь ойлгомжтой. Одоо ингээд ус мөсөнд орох ч юм уу те. Нэг тиймэрхүү тал дээр ч юм уу ерөөдөө бас жоохон ингээд ус баг гарах ч юм уу тиймэрхүү юм байдаг болохоор тэр бас жоохон нэг жоохон асуудалтай санагддаг. За ямар ч байсан тэгвэл миний эх оронд ирэхдээ одоо яг тэр хэцүү юмыг нэх их бодлогүйгээр ерөөсөө ард түмний мэн сайхан сэтгэл, сайхан цэнхэр тэнгэр, сайхан ногоон байгаль, сайхан ерөөсөө сайхан болгоныг урдаа хийгээд тэгээд бодож ингэж ажил болгоно бүтэж байгаа учраас яг тэр болгоноор тэгш яваараа гэж хэлмээр байна.
자 그리고 이제 마지막으로 이제 하고 싶은 말이 이제 몽골은 이제 당연히 단점은 있을 거고 자 근데 이제 세계에서 없는 것들이 몽골에 있잖아요. 그렇죠. 이제 대자연, 오케이. 푸른 초원, 넓은 푸른 초원, 그리고 밤하늘의 별, 자 그리고 맑은 공기 이런 것을 좋은 것만 이제 생각하시고 이제 앞으로 하시는 일들이 잘 풀리실 거라고. 네, 맞습니다. Мэдээж хэрэг миний эх орноос энэ хөөрхөн бяцхан иргэд энэ хөөрхөн мундаг тамирчид энэ эр зэрэг болгоныг цуглуулах гэж байгаа хүмүүс чинь ерөөсөө тэрийгэл давуу талаар болгоорой. 자 그리고 이제 어린 몽골 이제 고등학생 친구들을 이제 뽑고 이제 한국으로 이제 모셔서 이제 그 한국으로 데려가가지고 이제 시합도 이제 하게 됐거든요. 그러면 그 일도 이제 잘 풀리시고, 예. 그리고 몽골이란 나라를 이제 계속 이제 좋은 감정으로 이제 바라봤으면 하는. 예, 맞아요. 아까 전에도 이거를 말을 못했었는데 지금 아까 말한 것처럼 한국에 있는 어린 친구들이 이제 몽골에 좀 왔으면 좋겠어요. 그런 클럽 캠프 활동을 좀 하게 하고 싶거든요. 그렇기 때문에 그것도 알아보려고 했었어요. 그래서 한국 이제 몽골에 있는 캠핑장도 보고 있고 이렇게 건물 시설이나 이런 것도 보러 오기도 했고요. 그리고 경험도 같이 했었고요. 그렇게 같이 하러 오고 그 캠핑 사업도 같이 하려고 한 거예요, 저희가. 그래서 지금은 이제 좀 이제 성인들만 몽골에 방문하지만은 지금 어린아이들은 방문을 거의 안 해봤거든요. 근데 저희 지금 딸들은 다행히 이제 저희 난디나 뷰렌이 있어서 아자가 있어가지고 저희 가족들 친구들이 와서 굉장히 많이 좋았었거든요. 그래서 저는 한국에 있는 어린 친구들이 와서 대자연, 대초원 말도 타보고 뭐 소 젖짜기도 해보고 이런 경험들을 좀 많이 했으면 좋겠어서 그런 것 때문에도 온 겁니다. 내가 бас нэг хэлгээд мартсан зүйл байна. Надад тэрний юу гэхээр зөвхөн тамирчид бас нөгөө шалгаруулах гэдэг шүү. Монгол бас нэг арай өөр төрлийн бас бизнес сонирхож ирсэн. Тэрний юу гэхээр Солонгос одоо хүүхдүүдтэй бага насны хүүхдүүдийг Монголд аялуулах. Тийм ягаад гэвэл азар одоо Нанди Эрдэнэ тамирчин бүрэн зарим хоёр тамирчны ачаар одоо манай хоёр охин одоо бас Монголд ирж ингээд үзчихсэн. Үнэхээр их таалагдсан болохоор бас ингээд Солонгос ингээ хүүхдүүдийг Монголд аялуулж одоо байгаль гэж юу байдэн тийм ээ. За тэгвэл өргөө удам тал гэж юу байдэн. Үзэсгэлэн байгаль Тэнгэр гэж юу байдгийг, од гэж юу байдгийг. Тэр болгоныг бас ингээ Солонгос хүүхдүүдэд бас ингээ үзүүлэхийг зорж байгаа. Тэр талаар бас тэр талаар бас судлах гэж бас Солонгост ирсэн бас нэг зорилго нь шүү гэж. Wow, nice. Тэгэхээр одоо ерөнхийлөгчтэй би хэлэх гээд байна л да. Зөндөө бол Монголд ирээ зөндөө их юм мэдээ тавлаа, зөндөө их юм үзлээ, цэргийн газар очлаа гэдэг чинь. Тэгэхээр яг энэ удаа бол яг завчин гаруул та хоёр манад зочлоороо манайх тэр яг уулын тэр ингэрт байгаа. Одоо яг харагдчихээн. Тэгэхээр тэнд очиороо би сайхан гарынхаа хоолыг хийж өгнө. Би чинь бас нэгдүгээр зэргийн тогооч хүн. Тэгээд бас нэгэн сони юмыг нэгэнд ирсэн юм чинь завн гаруул. Тэгээд тэр хоорондох нөгөө замын хэцүү бодохгүй байвал тэгээд хүрээд ирээрээ. 굉장히 바쁜 일정으로 이제 목으로 오셨지만 혹시나 이제 시간이 되시면 이제 집에 초대하신다고 하거든요. 요리사 자격증이 있어가지고 굉장히 잘하신대요. 그리고 저 앞에 보이는 그 산 밑에 그 집인데 거기 한번 대접을 이제 한번 하고 싶다고. 근데 시간이 되시면 근데 뭐 어쩔 수 없지만. Тэгээд тэрнээс гадна би эргүүлээд ямар юм хэлэх гээд байгаа юм гэхээр би ер нь Солонгост чи 2010 оноос хойш нэвтрүүлгээ хийгээд Монгол бахархал нэвтрүүлэг, харах өнцөг нэвтрүүлгээ, контентуудаа хийгээд ингээд 15 6 жилийн юм нүрийг үзсэн. 2025 онд бол Хилийн чандад одоо Монгол бахархлыг түгээснээр Алтан газ одонгоо төрийнхөө том шагналыг авсан. Миний хүсээд байдаг юм юу гэхээр би энэ их Солонгос руу гадаа ингэж явдаг мөртлөө би ганц хүсдэг юм нь яг нөгөө Солонгосын цагаан сараар нэг айлд очиод тий сайхан нэвтрүүлэг хийчихсэн. Яг нэг айлд очиод яг нэг өрхийн нэгэн гишүүн болчихсон гэдэг. Тэр нь та хоёр туслаарай. 그리고 저는 이제 2010년도부터 이제 콘텐츠를 찍고 이렇게 그 한국하고 몽골 사이에 왔다 갔다를 많이 하고 있는데 제가 15년 동안 끊임없이 노력을 우리 나라가 이제 나라에서 그 나라에서 훈장을 받으셨.
받으셨대요. 아. 훈장을 받으셨고, 자 그래서 제가 꿈이 딱 하나 있다면 한국 이제 설날 때 가서 이제 그냥 일반인 이제 집에 가서 한국의 설날을 어떻게 하는지 어떻게 치르는지 네. 네, 이런 것을 딱 안에 들어가서 이제 같이 경험을 해보고 싶은 그런 꿈이 있다고 해서 두 분도 그 일에 한번 도움을 주시면 아, 네, 저 연락 주세요. 예. 네, 그래서 За хараа энийг 이거는 이겼나요? 그래서 яагаад энийг ингэдгийг гэхээр би бүгд найрамдах Солонгос улсын ард түмнээс маш гоё зүйлийг ингэ явах болондоо сурдаг. Ерөөсөө ямар хүнтэй байсан гэд нэхийн осож мэдчилдэг. Энэ бол чинжа яг үнэн шүү. Хэлсэн үгэндээ хүрнэ гэдэг ийм гоё тэмдэгт үг байдаг. Тэгэхээр энэ хоёр маань яг амлсан байх шиг байна. За тэгээд баярлалаа. За ингээд эрхэм үзэгчтэй харах өнцөг нэвтрүүлэг хоёр зочинтойгоо маш сайхан чөлөөтэй гоё өөрийнх нь зориод ирсэн, зорилгоо биелүүлсэн. Ерөөсө тэрний цаана нь бас нэгэн зорилт байгаа. Бяцхан иргэдийг тухайн өөр оронд очиж даа ялангуяа миний их оронд авчирч Монголын ард түмний ёс заншил, ууламжлал, мэдлэг ёсон өөрснөө бас хэлжсэн шүү дээ. Маш их уриаламтгай. Үнэхээр бид нэр хүний хүнд бүр их сайн байдаг. Тэгэхээр яг тэр болгоныг хүүхдүүдтэй мэдрүүлэх гэж байгаа та хоёртоо бас маш их баярлалаа. 자, 저는 아까 하신 이제 말씀들 중에서 가장 이제 감동 깊게 들었던 걸 보면 이제 한국에서 어린 친구들을 여기 와서 이제 몽골의 이제 대자연, 자 그리고 이제 밤하늘의 별, 맑은 공기, 그리고 이제 유목민들의 문화, 생활 이런 거를 이제 보여주고 싶다고 하셔가지고 굉장히 이제 뜻깊게 이제 생각을 하고 있다고 합니다. 그 일이 이제 쭉 잘 풀리시면. Окей. Тэгээд тэрнээс гадна эн чинь одоо хүүхдүүдийг авна. Таны хүүхдч яг энэ хүмүүсийг хүсээд байгаа миний нандаа шиг, миний тэр одоо тамирчид шиг хүүхдүүд байвал энэ хоёртой нандаатай ингээд холбогдоход welcome. Яагаад гэвэл бид ерөөсөө алдраараа алдаршдаг Монгол эх орны иргэд билээ. 자, 그러면 이제 두 번째로는 앞으로 이제 운동 선수 격투기 이제 종합 격투기 이제 선수 하고 싶은 분들이 있거나 그런 꿈을 가진 사람들이 있으면 이제 우리 난딘 선수도 그렇고 우리 두 분 대표님하고 회장님도 이렇게 바로 연락하시면 이제 몽골에서 이제 연락하시면 이제 분명히 이제 도와줄 거라고. Харах өнцөг нэвтрүүлгээ бид нар дэлхийн бүх орны монголчуудын холбоод болон бүх орны дэлхийд суурьшиж байгаа элчин сайдын яамдууд, консулын албад тухайн оронд сууж байгаа монголчуудтай түгээлтээ би өөрөө хийдэг. Тийм учраас бидний энэ яриа дэлхийгээр таран, дэлхийн сонорт, дэлхийгээр суурьшиж байгаа миний зоригт монголчуудад хүрэх учраас тэгээд хүүхдүүдэд та нар бас л нэг зорилтын биелүүлээрэ гэж бас эрхэм үзэгч та бүхэндээ хүсэж байна. За ингээд эрхэм үзэгчдэд маань зориулаад өөрийнхөө одоо сэтгэгдлийг өөрөө та юу хэлмээр байна, юу бодсноо та ерөөсөө харах өнцөг нэвтрүүлгийн үе таалга нээлттэй. 자, 그러면 이제 사실은 우리 이제 유튜브 콘텐츠를 전 세계에 있는 몽골 분들이 다 이제 보신다고 합니다. 자, 그래서 이제 마지막으로 이제 몽골 분들한테 이제 그 몽골 시청자분들한테 하고 싶은 말씀이 있으면 아무거나 이제 자기 소감도 이제 같이 말씀해 주시면. 저는 저희 이제 DFC는 뭐 프로 대회도 가끔 하고 그리고 저희는 주가 아마 대회를 많이 하거든요. 옛날부터 또 입식에서는 저희가 많이 해요. 그리고 이번에 저희 한국 최초로 또 저희 이제 DFC에서 월드 챔피언십 주짓수 대회를 하고 그리고 또 각 지역에 한국 지역에 또 대회를 하기 때문에 참가하시면 거기 문화 한국 문화도 볼 수 있고 또 체험도 할 수 있으니까 또 그렇게 왔다 갔다 교류가 돼야 저희 뭐 한국 사람들도 몽골 많이 올 것 같고 그리고 몽골 선수들도 우선 도전하는 정신으로 저희 대회 많이 참가해 주시기 바랍니다. 네, 감사합니다.
За манай дэвсээ холбоо бол одоо 10 сард жүжигчгийн дэлхийн аваргыг одоо зохион байгуулах гэж байгаа. Тэр нь бас Солонгосын олон ингээд байршлуудаар олон газруудаар ингээд очиж одоо тэр тэмцээн маань явагдах болно. Тэр тэмцээнд манай монгол хүмүүс мөн оролцвол бас тухайн одоо газар нутгийн соёл одоо арт иргэдийн амьдрал ямар байдгийг бас ингэж үзнэ. Тэгээ бас зөвхөн монгол тамирчид одоо Солонгост ирэхээс Солонгос тамирчид Монголд ирээд одоо бие биендээ одоо соёлын ялгаа болон соёлын сонирхолтой олон зүйлсийн талаар зөвхөн тэмцээнээр биш бас янз бүрийн байдлаар ингэж холбогдож бие биенийхээ одоо ялгаатай соёлтой бас ингэж танилцах тийм боломжууд цаашдаа ихээр нэгдэх хаа гэж бодож байгаа. Тэгээ яах вэ? 네, 똑같은 말이긴 하지만 저는 좀 이제 다른 걸로 말씀드리면은 우선은 이제 몽골 사람들이 이제 한국에 올 때에도 네, 좋은 것도 있을 수 있지만은 좀 안 좋은 사람들도 만나게 될 거고 그리고 뭐 법적으로도 그리고 그런 거에 대해서도 해결을 못 하실 분들도 많고 하다 보니까 그런 거에 대해서는 이제 뭐 저랑 이제 회장님이랑 얼굴이 다 SNS 공개되니까 언제든지 찾아주시면은 저희가 저희는 가족이라 생각하고 있기 때문에 그래서 많이 도와주실 거고요. 그리고 선수도 마찬가지로 이제 좋은 단체들도 있지만 또 몽골 사람들을 이용하려고 하는 분들도 많고 있을 수가 있기 때문에 그런 거에 대해서는 적극적으로 저가 이제 나서가지고 그런 거를 어떻게 이제 없이 이제 몽골 선수들이 저 앞으로 나아갈 때 훌륭하게 나갈 수 있도록 이제 도와줄 거고요. 이제 한국에서는 이렇게 될 거고 그런 거를 하기 위해서 저희가 있는 거고 많이 이제 얼굴이 많이 알렸으면 언제든지 도움 게 있으면은 언제든 도와줄 수 있으니까 꼭 찾아와 주시기 바랍니다. За тэгээд мэдээж одоо монгол хүмүүсийн Солонгост ирэхэд анх одоо Солонгост очиж байгаа хүмүүс бас солонгослсон бас муу талтай, сайн талтай байдаг тийм ээ. За тэгэнгүүт одоо яадаг вэ гэхээр мэдээ сайн хүмүүстэй уулзж байгаа. Дээрээс нь бас муу хүмүүстэй бас Халиваа нэг юм хоёр талтай шүү дээ. Тийм болохоор хэрвээ одоо битээр одоо ингээд энэ нэвтрүүлгээр гараад монгол хүмүүст ингээд танигдчихсан бол битээ Солонгос дээр битээртэй хэрвээ тааралдаад хэрвээ уулзах боломжтой болт юм бол бүх талаар нь ингээд тусалж дэмжих болно. Окей. За бид дөрөвлөө зураг авах болчих. Чи энэ наашир. Фото pictures. За ингээд харах үнцэг нэвтрүүлгээ минь агуу орчуулагч миний ард байж байна. Бид гурвын ард байж байна. Эрхэм үзэгч та бүхэндээ яг хэлсэн, ярьсан болгоныг орчуулсан гэдэгт итгэлтэй байна. Ер нь орчуулагч хүн инх тайвныг бий болгодгийн инх тайвнаас өөр зүйлийг бий болгох хүчин чадалтай байдаг. Өнөөдрийн хувьд эрхэм орчуулагч маань бид гурвын сайхан сэтгэлийн үгийг, бид гурвын энэ сайхан ярьж байгаа болгоныг өөрөө ингээд харж яхад сэтгэл дүүрэн ярьж байгаа нь надад маш сайхан байлаа. Орчуулагч гэдэг бол агуу зүйл. Орчуулагчийнхаа би одоо бас овог нэрийг асуумаар байна. Зорилгын асуумаар байна. Монголд амьдардгүү ер нь энэ талаар хэлэх үү? Сайн манай намайг Алтан баярын Төвшин баяр гэдэг. Би бол яг мэрэгжил маань хөтөч мэрэгжилтэй. Одоо яг энэ салбарт одоо аялал жуулчлалын салбарт ажиллаад 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Ийм байгаа Солонгосоос ирсэн олон жуулчдыг Монгол орноос үзэсгэлэнтэй байгалаар одоо үзэсгэлэнтэй байгальд дагуулж авч одоо Монголын сайн гэсэн бүхнийг ирэн сурталчилдаг тийм мэрэгчлээ хүн байгаа. Тэгтээ ингээд явж явахтай шүү дээ. Төрөний миний хэлээд байсан шүү дээ. Чи ингээд аргалаар Монголынхаа талаар ингээд яг муухай юм харагдангууд эн чи ерөөсөө энэ та нарт үзүүлэх гээд аялал жуулчлалыханд үзүүлэх гээд ийм сонирм ямиг бэлтгэсэн байхгүй юу? Энэ талаасаа ер нь яаж ханддаг? Яг нь ер нь бол миний зүгээр хувийн бодлын л дээ. Яг зүгээр би бол өчнөө олон Солонгос ингээд зуулчтай уулздаг. Гэхдээ тэр зуулчид маань надтай Монголд ирээд хамгийн анх уулзж байгаа монгол хүн би байхгүй юу? За тэгэхээр би монгол орныг бол сайхан сурчлах хэрэгтэй. Тэгээд Монголын одоо асуудалтай талж байгаа, сайхан талж байгаа асуудалтай бүгдээрнгийн ерөнхийдөө манай хөтөчнөр бол хамгийн түрүүнд нүүрээрээ халахалдаг хүмүүс гэж би боддог байхгүй. Тэгээ энэ болгоныг л ингээл одоо за жишээл нойлын асуудал гэхтэл одоо бид нар чинь нойлоо эвтэйг өөрхөн ингээд тайлбар чинь тийм ээ. Энэ та нар одоо ингээд үзэсгэлэн байгальд явж байгаа гэж одоо тэгдэг тийм. Одоо тэгэл гэр мэрт ороод тэгэнгүүт чи одоо энэ гэр чи одоо ямар
юу юм бэ ус байхгүй гүйштэй та нар одоо дэлхийд хамгийн гоё зоч бодол 5 одтой зоч бодол тий. А гэхдээ та нар одоо хэдэн сая одтой зоч бодлын доор нэ хэдэн тэрбум одтой зоч бодлын доор одоо ингээ амьдарч байна гэж ерөнхийдөө ингэж тайлбарлах байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол тэгээд хэлэхэд ерөнхийдөө асуудалтай тал бол олон байдаг. Энэ мэргэжил хамгийн гоё мэргэжил. Монголчуудад одоо солонгочууд монголоор нөө сайнаар сурчлах хамгийн ихний одоо хүмүүс гэж бид нар өөрийгөө ихэд бодож байна. Би бас аялал жуулчлалын намаад сууж зөндөө олон энэ Монголын нэр бүхий мундаг одоо аялал жуулчлалын газруудад дандаа күк хийжсэн. Тэгээд заримдаа яг зарим тохиолдолд бол яг гайд болчдөг. Ягаад гэвэл би тэр хүмүүст маш сайхныг үзүүлэхийн тулд тийм учраас нөгөө гайдын ямар их зовдөг гайдын ерөөсөө яаж нөгөө нэр дөр ер нь гайдыг би боддгийг штэ хамаагүй ийм хад чулуу байсан чи түүхийг мэдэхгүй бол түүх болгоцсон юм шиг ярих ёстой гэдэг энэ зөв байлгүй яг уу одоо жишээлбэл Монгол ирж байгаа хүнээс эхлээл за бидний нөгөө хамгийн бахархаж ярьдаг зүйл нь Чингис хаан байгаа штэ тийм ээ. За Чингис хааны талаар ерөөхдөө мэдлэг байхгүй бас хэцүү үстэй тийм. Тэр хүн одоо тэрнээс л одоо юу тавих маш их ном унших хэрэгтэй. Тийм болохоор ерөнхийдөө түүхээ бас сайн мэддгээс ганцхан хөтчээ мэрэгжил гэхдээ би ганцхан түүх гэж ярьдаг. Түүх байна, газар зүй байна, газар зүйн мэдлэг байна, өчнөө олон хүний яс байна, хүнлэг яс. Хайрцах, харьцааны соёл гэл ерөнхийдөө бүх талаар мэдлэгтэй байж ижил энэ салбарт үлдэж чаддаг юм уу даа л гэж боддог. Тийм болохоор манай Монголд ерөнхийдөө би олон орны гайдуудыг ерөнхийдөө сонсч ирсэн зуучтаасаа. Тэгээ ерөнхийдөө Монголд манай хөтч нарыг бол хамгийн зэрэглэл өндөртэй тийм хөтч нар сэтгэлээсээ тэгэж ярьдаг бас их Монгол хөтчтэй өөрөө бас их маш их бахархдаг. Тийм би нэг удаа ингээд нэг аялалд явж байгаад бас орчуулад байгаа. Би нэг удаа аялалд ингээд явж байгаад нөгөө бид нөгөө олон орны хүмүүс төрийн дуулаад болохгүй. Тэгсэн чинь төрийн дуулаад болох гэсэн чинь нэг тэрэн ширээн дээр гарч байгаа эх орон дуугаад болол. Тэгэл тэрнээс хойш би ерөөсөө нийтлэлтэй хүртэл би бичиж байхдаа төрийн дуулаад бүр бүгдийн 100% мэдчихэж тэгжээж явж байгаарэ. Гайдууд минь хүмүүс минь гэл ингэдэг. Тэгэхээр яг мэдэх ёстой юм заавал байх ёстой тий. 자, 저희가 어떤 얘기를 나누게 되면 이제 저는 이제 가이드를 하는 거잖아요. 그래서 몽골에서 한국에서 몽골에 오시는 이제 관광객들분들한테 이제 설명을 해드리는 거고 그리고 이제 가이드라는 직업이 어떤 직업인지 이제 이렇게 서로 나누겠습니다. 그리고 우리 이제 기자님이 이제 가이드 경험이도 있으신 분이고 저도 그리고 진짜요? 네, 호주에서 임츠슨 바스 후트지츠슨 기네. 오, 와우. 나이스. 그래서 이제 그런 얘기를 계속 나누고 네. 좋죠. За ингээ эрхэм үзэгчтэй та бүхэндээ би орчуулагчаа сайхан танилцуулчлаа. Манай PC Tour гэдэг Монголд одоо үйл ажиллагаа явуулдаг тур оператор байгаа. Оо за. Тэгэхээр яг нөгөө компанийх болохоор хувь хязгаарч дугаар байж болохгүй. Тэгвэл компани чинь дугаарын одоо хин нэг нь энэ бол нэрэ цэнхэр дэлгэцт харах өнцөг ерөөсөө нэгэн боломж шүү. Яг хөө манай нөгөө компани болохоор нөгөө Солонгос бас олон тур оператортай хамтарч ажилладаг. Тэдэртэйгээ хамтраад ажилладаг болохоор ерөнхийдөө тий. Тэгээ мэдээлэл ерөөсөө шууд солилцдог юм байна тий. За. Зөв. За ингээд эрхэм үзэгчтэй харах өнцөг нэвтрүүлэг бүр сайхан юмыг сонсгосон гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй үргэлжийн мөнхөд хамт байгаарай. Ерөөсөө одоо яг ингээд хүүхдүүдэд явуулах гэж байгаа бол надаас ч гэсэн асууж байгаарай. Би бол бас туслаад өгнө. Ягаад гэвэл уулзуулах хүмүүсийн би яг тэнд очиороо тэрэнд очиороо тийм утас байгаа шүү гэдэг дээр би нээлттэй байх юм шүү. Эрхэм үзэгчтэй харах өнцөг нэвтрүүлэг. 해야지. За ингээд орчуулагч бид хоёр тийм гоё юу. 네, тийм. Энэ арах нөгөө Нандя надад бас гоё бодуулах гэсэн шүү. Нандя надад. 난디 내리는 선수도 이제 티 하나 이제 선물 받았다고 합니다. 예, 그랬어. Энэ бол эднэрийн нэг авчирсан юу юм уу те? Тэгээ өөртөө нэг холбооны нөгөө бодолох. За. AFC-ගේ холбооны. За ингээд эрхэм үзэгчтэй энэ подолкол миний студид хүндтэй байр эзлэн мэдээж хэрэг. Тэгээд бид нар ерөөсөө ярьсан яриа маш их байгаа. Чинжаа яг ингээд зүгөө. Амлалт байгаа.
Тийм учраас ингээ амлалт болгоно биелүүлнэ гэдэгт итгэлтэй. Та хоёртоо ингээд аз жаргал сайн сайхан юу сансан 9 хүсэл нь биелэх болтугай хэмээн Тэнгэрлэг оршихуй Монгол төмний нэгэн би одоо үзэгч олныхоо өмнөөс та бүхэндээ аз жаргал ерөөсөө юу л бодоод байна, юу л санаад байна, юу л нийлүүлж, юу л ийм алдаршуулмаар байна. Энэ болгон чинь төгөх болтугай, биелэх болтугай. 자 그리고 이제 두 분한테 이제 앞으로 하시는 이제 몽골 이제 기운만은 이제 몽골이라는 이제 넓은 땅에서 항상 응원을 할 거고요. 앞으로도 어떤 이제 사업을 하든지 어떤 일을 하든지 모두 다 이제 잘 풀릴 거라고 이제 믿고 있다고 합니다. 그리고 응원을 계속 하고 할 거라고 합니다. Монгол хүн бол хурэ гэд 3 удаа Тэнгэрлэг ёсыг үйлддэг. Тэгээд хурэга бэлгэлье. 자 그리고 이제 몽골 사람들은 이제 소원을 빌 때 호레호레라고 호레호레 믿고. 들어보셨어요 혹시? 아니요. 오하. Уухай чинь бол нөгөө наадам дээр те янз бүрийн тийм тэмцээ уул уухай. 그 나담 축제 때 네. 이제 큰 시합이 있을 때 날 зөвөргээд 이제 시계 방향으로 오하요해라고 하는 거고 네. 지금은 이제 뭐래요? 예, 오하요하라고 이제 시계 방향으로 이렇게 세 바퀴 이렇게 하면 네. 이제 오케이. 저희가 또 지금 DFC에서 네. 또 여기 온 이유도 지금 저희 회사가 또 있어요. 브랜드 회사가 옷도 하고 그리고 운동기구도 만들고 네, 그런 비즈니스 때문에 또 온 거기도 하거든요. 그래서 저기 저희 티에 앞에 또 마크가 있어요. 네. 몽골 분들이 또 이번에 샘플을 갖고 온 거 되게 좋아하시더라고요. 네. 이제 EMS기도 나오고 뭐 저희가 원래 무신사 들어보셨어요? 아, 네. 네, 거기 저희가 소싱을 하는 업체거든요. 아 진짜요? 네네. 그래서 자 사도스님 무신사 гэдэг алфавит брэнд гэдэг байхгүй. А энэ зөвхөн нөгөө дамжиж бас сонгож ялгарх биш. Одоо нөгөө энэ хүмүүс маань одоо ямар бизнес эрхэлдэг бас нөгөө хувцас хийдэг те. Хувцас хийдэг. Дээрээс нь одоо нөгөө бэлтгэдэг одоо нөгөө төхөөрөмжүүд байдаг шүү дээ. Тийм бас хийдэг. Хувцсан гэхээр чинь дандаа спорт хувцсан. Спорт хувцастэй. Тийм. Тэгэхээр яг одоо энэ нандагийнхаа эднэрийнхаа юутай адилхан уу? Тийм ерөөхдөө энэ спорт юм байна те. 지금 중국에는 저희 물건이 좀 많이 들어가고 있어요. Хятад бас импорт. 오히려 중국 제품을 싫어하는 중국인들도 많아서. Яг тийм хятадд бас хятад хүмүүс нь бас хятад нөгөө юмдаа дургу болохоор бас ингэ солонгос юм айгүй хэрэгтэй. Сайн Монгол бас сэмплүүд авчиж үзүүлсэн. Монгол хүмүүс бас нэлээ их дуртай байж. 일단 상세 페이지 보여드릴게요. 지금 이건 뭔가. бас тань өөрчлөн хувийн зүгээр бас харуулъя гинэ. За ингээд мундгуудтай нэвтрүүлэг хийлээ. Мундаг гайдтайгаа одоо хамт ингээд нэвтрүүлгийг харах үнцэг нэвтрүүлгээ маш томоор босголоо. Эрхэм үзэгчтэй харах үнцэг нэвтрүүлэг үргэлжилж байна.